Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Монгол Улсын цахим төлбөрийн баримтын систем болох e-баримт аппликейшны суглааны тохирлын шинжилгээг танилцуулж байна. Энэ удаагийн шинжилэл нь татврын хууль тогтоомжийн хэрэгжилтэнд хувь нэмрээ оруулж, төлбөрийн баримтаа идэвхтэй бүртгүүлдэг иргэд орон нутгийг дэмжих суглааны тохирлын үйл явц үр дүнг иргэдэд нээлттэй ил тод байлгахад чиглэсэн. Суглааны тохирлын явцыг иргэд e-баримт аппликейшнээр дамжуулан хаанаас ч үзэх боломжтой бөгөөд тохирол эхлэх хугацаа, шууд дамжуулалт, тухайн тохиролд оролцох таны төлбөрийн баримтуудын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, сонгосон орон нутагт бүртгүүлсэн нийт төлбөрийн баримтын тоо болон хонжвор таарсан баримтын мэдээллүүд шууд харагдах юм. Мөн суглааны урамшууллын хувьд энэ удаа супер аздан заавал тодорно гэдгээрээ онцлогтой. Та олон баримт бүртгүүлэх тусам таны хонжврын хэмжээ нэмэгдэнэ. Жишээ нь тухайн сард та 10 хүртэлх тонны баримт бүртгүүлсэн ба суглааны тохирлоор таны бүртгүүлсэн баримт дундаас сүүлийн 6 орон таарсан гэж үзвэл 100 мянган төгрөгийн эзэн болох юм. Харин таны тухайн сард бүртгүүлсэн баримтын тоо 10-аас дээш байвал энэ дүн 500 мянган төгрөг, 50-аас дээш байвал 1 сая төгрөг хүртэл өсөх болно. Түүнчлэн орон нутгийн идэвхжлтийг дэмжих зорилгоор төлбөрийн баримт хэвлэгдсэн орон нутагт тухайн сард хэвлэгдсэн нийт баримтын тоог өмнөх оны мөн үетэй харьцуулсан өсөлтийн хувиар тооцсон нэмэгдэл олгох юм. Жишээлбэл Хөвсгөл аймагт 2022 оны 9-р сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад төлбөрийн баримтын хэвлэлт 23%-аар өссөн гэж үзье. Тэгвэл Хөвсгөл аймгаас хийсэн худалдан авалтын төлбөрийн баримтаар 500 мянган төгрөгийн урамшуулал хоцсон тохиолдолд үндсэн урамшууллын дүнг 23%-аар нэмэгдүүлж 615 мянган төгрөгийн урамшуулал авах юм. Иргэн та e-баримтаа идэвхтэй бүртгүүлээрэй.